Сайн байцгаана уу? Өнөөдөр 6 дугаар ангийн биологийн хичээлийн 6-гийн 3-ын Б суралцсан зорилт болох ургамлын үр соёолох, ургамал ургахад нөлөөлөх хүчин зүйлсийг туршилтын үр дүнгээс нотлон тайлбарлах гэсэн суралцсан зорилтын хүрээнд сурагчдаар хийлгэж болох сурагчдын туршилтын ажил болон мөн багшийн үзүүлэх туршилтын ажлын санаануудыг тайлбарлацгаая. За бидний энэ туршилтын ажилд болохоор ер нь энгийн шил сав суулга бол хэрэгтэй мөн төрөл бүрийн хуурай үр хэрэглэгдэнэ. За тэгэхээр туршилтын ажилд хэрэглэгдэж болох зүйлс маань юу байх вэ гэхээр хамгийн түрүү үрээ соёолуулах юм Петри аяга бол эдийн ширхэг хэрэгтэй. Хэрвээ сурагчдын тоо цөөхөн байх юм бол сурагчид өөрөөсөө нэг Петри аяганд үр соёолуулж болно. Эсвэл багаар баг болгонд нэг Петри аяга бас хэрэгтэй байж болно. За тэгээд бидний туршилтанд хэрэглэгдэх гол зүйлс маань болохоор энэ үр байгаа. За энд болохоор манад бол өнөөдрийн туршилтанд бол нэг талт ба хос талт үрт ургамлын 5 төрлийн үр ерөнхийдөө хэрэглэхээр бэлдсэн байгаа. Мөн энэ туршилтын ажлыг багш зөвхөн сурагчдаар биш үзүүлэх туршилт хийлгэх зорилгоор бас нэг юм сурагчдээр байгаа туршилтын ажлыг бас харуулж болохоор үзүүлэе гэж бодсон байгаа. Тэгэхээр тэрэнд маань болохоор энэ хуруу шилээ тогтоох. За би бол энэ тохиолдолд кол башигласан байна. Хуруу шилээ тогтоох зүйл. Тэгээд том хуруу шилэн дотроо нөгөө нөхцлөө тусгаарлаж өгөхөөр яг энэ тохиолдолд бол энэ төмөр тор бол би бэлдсэн байгаа. За тэгээд туршилтаа хэрхэн яаж явуулах вэ гэдгийг дараа нь та бүхэн танилцуулъя. За ингээд тэгэхээр сурагчдаар хийлгэх туршилтаа цөмөрөө бэлдэж харуулъя. За тэгэхээр бид нар үрийн соёололтод нөлөөлөх хүчин зүйлийг илрүүлэх гэж байгаа учраас эхлээд сурагчдаар үр соёолоход нөлөөлөх хүчин зүйлс юу байж болох вэ гэд сурагчдаар өөрсдөр нь бол туршилтын ажлынхаа өмнө таамаглал төвшүүлүүлэх хэрэгтэй. Тэгэхээр ингээд хүүхдүүдтэй бол энэ хуурай өрнүүдээ бол ингээд баг болгонд юм уу тараагаад өгч болно. За тэгчгээд энэ үр маань соёолохын тулд ямар нөхцөл зайлшгүй хэрэгтэй вэ гэд хүүхдүүдээр таамаглуулах хэрэгтэй. За тэгэхээр мэдээж хүүхдүүд янз бүрийн орчин нөхцлүүдийг таамаглаж хэлж болно. Тэгэхээр багш тэр нөхцлүүдийг бүгдийг самбар дээр бичиж байгаад за тэгээд бидний туршилтаар бол яг ямар нөхцөл нөлөөлж байгааг хамгийн түрүү илрүүлэх боломжтой вэ? Хамгийн хялбар аргаар илрүүлэх боломжтой вэ гэдгээ тодорхойлж болох юм байна. За тэгэхээр би болохоор өнөөдрийн туршилтанд ургамлын үрийн соёололтод температур болон усны нөлөөг илрүүлэх тийм туршилтын ажлыг хүүхдүүдээр бэлдүүлээд хийлгэхэд хэрхэн бэлдэх вэ гэдгийг үзүүлэх гэж байна. За тэгэхээр хамгийн түрүүн сурагчдаараа яах ёстой вэ гэхээр за таамаглалаа төвшүүлүүлчлээ. За тэгээд төвшүүлсэн таамаглалаасаа нөгөө нөхцлүүдээ хүүхдүүдээрээ сонгуулж багуудаараа сонгуулж өгч болно. Эсвэл багш өөрөө сонгоод өгч болно. Эхлээд багш яах ёстой вэ гэхээр ямар зөвлөгөө өгөх ёстой вэ гэхээр үрээ сайхан ингээд усанд хийгээд сайтар гутгаж зайлаад за тэгээд ерөнхийдөө энийг бол багш өөрөө бэлдээд өгчөж болно. Бүх багтаа эхлээд нэгдсэн байдлаар үрээ ингээд бэлдээд эндээс болохоор энэ нөгөө ингээд харах юм бол энэ дээр нь хөвж байгаа хэсэг гэдэг маань ерөнхийдөө бол дээр нь хөвж байгаа өрнүүд маань бол ерөнхийдөө нөгөө өгсөн өрнүүд байх магадлал өндөртэй гэсэн үг тийм ээ. Тийм учраас хүүхдүүдээ энэ дээр нь хөвж байгаа өрнүүдийг бол заавал ингээд устай нь хамт асгах хэрэгтэй. Доор нь ингээд нөгөө байгаа өр бол ерөнхийдөө амьд өр байх магадaltaй гэж тайлбарлаад за тэгээд энэ дээр нь хөвж байгаа өртөө хэсгийг бол бүрэн ингээд зайлуулчих хэрэгтэй. За дараа нь хэрвээ энд ингээд нөгөө тодорхой хугацаагаар хадгалагдсан үр учраас янз бүрийн байдлаар тийм ээ нэгээс мөөг өөрч юм уу тийм ээ бактериар бохирдсон байх магадaltaй учраас гээд нэг юм марганцын уусамлаар ариутгах хэрэгтэй гэ. За тэгээ ерөнхийдөө бол үрээ ариутгахын тулд марганцын уусамлаа хийгээд за тэгээд ингээд хэсэг хугацаанд ерөнхийдөө бол би бол цаг орчим ерөнхийдөө марганцын уусмал хийгээд тавьчихдаг. Ингээд тавьчих юм бол яах вэ гэхээр энд байгаа өрөнд чинь байгаа янз бүрийн нэгст мөөгнүүд ч юм уу хөгц мөөгнүүд тийм ээ өгчдөг. Тэгэхгүй шууд үрээ нэг усанд хийгээд соёолуулсан тохиолдолд болохоор соёолсон хэсэг дээр маань бас ингээд янз бүрийн муутсан тийм хөгцмөөг ургасан өрнүүд бусад хэсгүүдээ судлах боломжт маань нөлөөлөд ингээд хамт ургаад тэгээ бас
аюулгүй байдал талаас ч гэсэн сөрөг нөлөөтэй байдаг учраас ингээд нэг ойролцоогоор цаг орчим байлгачих хэрэгтэй гэсэн үг. За ингээд нэг цагийн дараа марганцын уусамлаа асгаад за тэгээ дээр нь хөвж байгаа энэ өрнүүдээ бол байнга ингээд хамт зайлуулчих хэрэгтэй. За тэгээ энийг яах вэ гэхээр дараа нь одоо нөгөө марганцын өнгийг нь алга болтол сайхан шүүгээд дахин цэвэрлээд тасгачихна гэсэн үг. За ингээд марганцын уусмал нэг цаг орчим байлгачихсан. Өр маань бол ерөнхийдөө бол ингээд ус аваад хөөчихсөн, томорчихсон ийм байдалтай болчихсон байна. За ингээд бэлэн болцсон энэ үрээ бол одоо нөгөө сурагчдаа тийм ээ багуудаа өгч болно. Эсвэл юу яаж болно гэсэн үг. Баг болгон өөрсдөө ийм байдлаар бэлдээд үрээ бол бэлэн болгочих болно гэсэн үг. За тэгээ үр соёлоход заавал хөрс хэрэгтэй юу гэд хүүхдүүд бас тэгж яриад байдаг. Тэгэхээр одоо хөрсийг бид нар юугаар орлуулж болох вэ гэд сурагчдаа харуулж байгаад тийм ээ хөвөн юм уу эсвэл одоо ийм салфеткаар бид нар одоо ерөнхийдөө бол үрийн соёолтод шаардлагатай хөрсөө орлуулна гэд. За энэ тавьж байгаа юу маань болохоор салфетк маань болохоор хөрс шүү тийм. За ингээд салфеткаар хөрсөө гэж тооцож бэлдээд за ингэснийхаа дараа болохоор бэлдсэн энэ петрийн дийшэндээ бол ойролцоогоор нэг 10 мл усыг бүгдэнд нь хийчих хэрэгтэй. За ингээд нөгөө хөрсөө бэлтжлээ гэдгээ хүүхдүүдтэй тайлбарлачихна. За тэгчгээд одоо яах вэ гэхээр нөгөө өрнөөсөө аваад тийм ээ энэ бэлдсэн юунууд дээрээ тавиад өгнө. За тэгээд ерөнхийдөө бол энэ шош вандуын өрнүүд маань болохоор нөгөө хостал туртур хүмлээ. Гэхдээ 6 дугаар ангийн сурагчийн үед бол яг нөгөө үрийн талын тоомоо гэсэн тийм зүйл маань бол орж ирэхгүй байгаа. Гол нь нөгөө яг энэ үр соёолоход нөлөөлж байгаа хүчин зүйлс юу юм бэ? Ямар нөхцөлд үр илүү сайн соёолох юм бэ гэдгийг хүүхд одоо нөгөө олж харах хэрэгтэй гэсэн үг. Тэр талаас нь туршилтынхаа тайлбарыг илүү хийж явах хэрэгтэй. Одоо яах вэ гэхээр бид хид нөхцөлийг бол тодорхойлж болно гэсэн тий. Тэгэхээр одоо жишээлбэл би энд авсан 6 одоо юун дээрээ дээжин дээрээ за 2 дээжин дээр нь болохоор гэрэлтэй болон харанхуй маань үрийн соёолтод одоо нөлөөлдөггүй. Жишээлбэл үр соёолоход зайлшгүй гэрэл, нарны гэрэл шаардлагатай юу үгүй юу гэдгийг илрүүлэхийн тулд 2 одоо энэ дээжээ болохоор нэгийг гэрэлтээд нөгөөг нь харанхуйд тавина гэж үзээд за тэгээд гэрэлтээд тавина тийм ээ. Гэрэлтээд харанхуйд гэд. За энийг болохоор яаж болох вэ гэхээр нэг багийнх нь бэлдсэн дээжийг гэрэлтээд гэж бичээд нөгөө багийнх нь бэлдсэн дээжийг харанхуйд гэж бичээд бас тавьж болно гэсэн үг. За энийг нь болохоор тасалгааны температур тавья, энийг нь болохоор хөрвөгчөнд тавья гэдэг ингээд хоёр нөхцөл бас үзэж болно тий. Тэгэхээр энийг тасалгаанд гэж бичээд энийг нь болохоор хөрвөгчөнд. За усны нөлөөг илрүүлээ гэхээр би ингээд хоёуланд нь ус хийчихсэн байгаа тийм ээ. Тэгэхээр нэгийг нь болохоор ингээд нөгөө зөвхөн одоо норгосон салфеткэн дээр нөгөө үрээ болохоор энэ өрнийхээ дээд талаар ус битүү бүрхсэн буюу усанд байгаа гэдэг. Ингээд хэвийн тэгэхээр энэ туршилтын үр дүн маань болохоор усны нөлөөг илрүүлнэ гэсэн үг. Усчийг хэр нөлөөлдөг вэ гэдгийг хамгийн гол нь яах ёстой вэ гэхээр үрийн соёолтод нөлөөлөх хүчин зүйлийг илрүүлж байгаа учраас энэ туршилтын үр дүн болохоор өдөр болгон одоо ингээд хүүхдүүдээр ерөнхийдөө бол хүүхдүүдэд өдөр болгон орж ирээд тэгээд энэ соёолуулж байгаа үрийнхаа зургийг аваад байгаараа гэсэн даалгавар өгч хэрэгтэй. Тэгээд тэр нь яаж байгаа вэ гэхээр үнэхээр үр соёолох процесс явагдаж байна уугүй юу гэд байгаа юу үгүй юу гэдгийг бол сурагчид ажиглаад тэмдэглээд явна. Шууд нөгөө нэг 4 хоногийн дараа шууд гаргаж ирснээс одоо хамаагүй илүү үр дүнтэй яг соёололт хэрхэн явагдсан бэ гэдэг тэр процессыг бол хүүхд илрүүлэх боломжтой байдаг. Өдөр болгоно нөгөө үрийн соёолтынхаа зургийг авах сурагчдад мөн одоо нөгөө яг тэмдэглэл хөтлөх ажиглалтын хуудас бас багш нь бэлдээд өгөх юм бол зураг мөн одоо нөгөө яг сурагчийн өөрийнх нь ажигласан ажиглалт бичсэн тэр үр дүнтэй хуудас бас бэлэн болох боломжтой. Тэрийг ашигласнаар хүүхэд ерөнхийдөө бол үрийн соёолт явагдах тэр процесс түүнд нөлөөлөх хүчин зүйлийг одоо дараа нь илрүүлж дүгнэхт нь бол бас одоо илүү үр дүнтэй одоо төхөн байдаг.
За тэгэхээр багшд бол энэ үзүүлэх туршилт байдлаар бэлдэх тохиолдолд бол нэг хуруушил тэгээд одоо нөхцлөө тусгаарлах боломжтой юм нэг юу хэрэгтэй байгаа. Энэ тусгаарлагч юм одоо яг энэ тохиолдолд ийм төмөр торыг би бэлдсэн байгаа. За ингээд бэлдсэн юугаа хуруушил рүүгээ одоо нөгөө соёолтыг үзэгч байгаа үрнээсээ ерөнхийдөө ингээд хийгээд өгөх хэрэгтэй. За тэгэхээр энэ маань нөгөө нэг үрийн соёолт маань усан дотор явагдах боломжтой юу агаар хүчил төрөгч багтай усан орчинд үр соёолох боломжтой юу хэдийгээр үр соёолтод нөгөө ус зайлшгүй шаардлагатай гэж үздэг ч гэсэн битүү усан орчинд үрийн соёолт хэрхэн явагдах вэ? Тэгээд доод устайгаа хүрэлцэж байх тийм тусгаарлагч байвал илүү сайн байгаа. Тэгэхээр тийм тусгаарлагчийн хувьд бол энэ юу хамгийн боломжтой байгаа. Төмөр торон тусгаарлагч. За ингээд ус руугаа ол орчихсон. Тэгэхээр чигтэй байна гэсэн үг. За тэгэд уун дээрээ нөгөө хөрсөө орлож байгаа салфеткнасаа дэвсээд соёолуулахыг хүсэж байгаа үрнээсээ за усан тийсэнтэйгээ ерөнхийдөө адилханаар за энэ маань болохоор нөгөө тодорхой хэмжээний чихтэй тэгтээ бүр бүтэн усанд бол орсон биш. Тэгэхээр үр соёолох тийм чихтэй нөхцөлийг бий болгочихж байгаа гэсэн үг. Дараагийн тусгаарлагчаа болохоор хуруушилныхаа дээд хэсэгт байрлуулад за энэ юугаа салфетка баг зэрэг усаар норгож болно. За ингээд улаан буудай халтар 10 үр байгаа нэг тал тур хөнлөйх. Ингээд хүүхдүүдтэй яг энэ ажлыг бол одоо нөгөө багаар ч юм уу хүүхдүүдээр сурагчдаар хийлгэх боломжгүй тохиолдолд багш өөрөө сурагчдынхаа өмнө яг энэ ажлыг бэлдээд за тэгээд багш өөрөө энэ нөгөө явцыг бас сурагчтайгаа адилхан өөрөө зургийг аваад авч байгаа сурагчтай үзүүлж болно. Эсвэл одоо сурагчид харах боломжтой газар ангидаа байрлуулчаад өдөр болгон ирээд орж ирээд одоо энэ үрийн соёлтыг одоо тэмдэглээд байгаараа ажиглалтын хуудсан дээрээ бичээд байгаараа гэсэн даалгавар өгөөд мөн одоо үрийн соёлтын явцыг одоо судалж болно. Тэгээд энд маань ямар гурван орчин одоо үүсэж байна вэ? Энэ гурван орчин одоо эдгээр орчинд байгаа өрүүд ямар байдлаар соёолох боломжтой вэ гэдгийг бас сурагчдаар мөн урьдчилсан таамаглал бас бичүүлээд одоо ярилцаж тийм таамаглалаад дараа нь одоо туршилтын үр дүнгийн дараа тэр таамаглал одоо батлагдаж байна уу үгүй юу гэдэг дээр бас сурагчдтайгаа хэлэлцүүлэг хийж үрийн соёолтод нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэх боломжтой. Тэгэхээр үрийн соёолтыг одоо тодорхой нөхцөл сонгоод түүний нөлөөг илрүүлэх туршилтын ажил бол тодорхой хугацаа шаардлагадаг. За ерөнхийдөө бол 4-5 хоногийн хугацаанд бол үр маань бол одоо ямар ч гэсэн судалж болох үс хэмжээнд юу яадаг соёолсон байдаг. Тэгэхээр одоо нэг 5-7 хоног юм уу эсвэл 4-7 хоногийн хугацаанд их 1-7 хоногт орсон хичээл бол дараагийн 7 хоног дээр бол энэ үрийн соёолт түүнд очин нөхцөл хэрхэн нөлөөснийг одоо тодруулаад тэр талаараа бол бас дүгнэлт нотлохоо баримт одоо гаргах боломжтой байдаг. За тэгэхээр би энд нөгөө өмнө бэлдсэн өрүүд маань хэрхэн соёолсныг ерөнхийдөө яг энэ соёолт бол 4 хоногийн хугацаанд соёолуулсан үр байгаа. За ингээд харахаар одоо нөгөө битүү одоо усаар бүрхсэн үр маань ингээд ямар ч соёолт явагдаагүй. Анх одоо нөгөө усанд ус татаа томруулсан байснаасаа бол бага зэрэг хэмжээнд нэмэгдсэн боловч өрнүүдэд маань ямар нэгэн соёолт явагдаагүй. Зарим үр нь бол одоо ингээд хальснаасаа мултраад унтчихсан байгаа боловч энд үрийн соёолт бол явагдаагүй байгаа гэдэг нь бол харагдана. Өрнүүд соёолохгүй байхад нөлөөсөн хүчин зүйлс юу байж болох вэ гэдэг дээр бол ингээд ярилцаад үрийн соёолтод бол ус хэдийгээр зайлшгүй шаардлагатай боловч их хэмжээний буюу одоо ингээд усан орчин дотор байгаа тохиолдолд бол ихэнх үр соёолдоггүй юм байна. Учир нь усанд бол хүчил төрөгчийн хэмжээ бол маш бага байдаг. Гэтэл соёолж байгаа үр маань бол идэвхтэй амьсгалж одоо эсийн хуваагдал явуулах ёстой. Тийм учраас энэ маань одоо ингээд амьсгалын процесс хүчил төрөгч дутагдсан учраас энэ үрнүүд маань ерөнхийдөө соёолоогүй амьд байж чадаагүй байна гэсэн дүгнэлт бол гаргаад ярилцаж болно гэсэн үг. За энэ маань болохоор харанхуй орчинд
байсан үр байгаа. За ингээ харанхуй орчинд байсан үр бол соёолсон байна. Тэгэхээр бол үр соёолоход бол гэрэлтэй болон харанхуй нөхцөл бол гэрэл бол гэрлийн нөлөө одоо тийм чухал биш юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэх хэрэгтэй. Тэгээд хүүхдүүдэд бол үр соёолоход бол харанхуйд байсан ч үр соёолдог юм байна. Гэхдээ энэ хүүхдүүдэд бас бодуулах зүйл одоо үлдээх асууж болно. За яагаад гэхдээ гэж байгаа вэ гэхээр одоо гэрэлтэд соёолуулсан үрээ харанхуйд соёолуулсан үртэйг харьцуулах хэрэгтэй. Тэгэхээр хүүхдүүд яг эндээс ингээд гэрэлтэй болон одоо харанхуйд соёолсон үрийг ингээ харахаар хүүхэд болгон шууд харагдаж байгаа хүүхдэд бол юу байгаа вэ гэхээр энэ соёолсон үрний энэ нахианы ногоон өнгө тийм ээ. Гэтэл харанхуйд байлгасан нахианы энэ цайвар шаргал одоо баг ногоон өнгө юу ч байхгүй. Тэгэхээр энэ ногоон өнгөтэй нь холбоод тийм ээ. Тэгэхээр одоо нөгөө ихтэй энэ бол 6 дугаар ангийн сурагчид учраас одоо фотосинтез гэж нарийн тайлбарлахгүй ч гэсэн энэ бол одоо нөгөө ургамал өөрийнхөө хоолыг одоо хийхэд буюу фотосинтез явагдахад нь гэрэл зайлшгүй хэрэгтэй байдгийн байна. Үр хэдийгээр харанхуйд соёолох боломжтой ч гэсэн цаашаа энэ үрийн хөгжил явагдахын тулд зайлшгүй одоо гэрэл хэрэгтэй байдгийн байна гэсэн тийм дүгнэлтийг мэдээж одоо 6 дугаар ангийн хүүхд учраас багш илүү одоо нөгөө тайлбарлаад харьцуулаад ялангуяа өнгөн дээрээс нь харьцуулаад одоо эсийн бүтцтэй нь холбоод хлоропласттай нь холбоод ингээд харанхуйд болон гэрэлтээд соёолсон үрийг бол бас харьцуулаад нөлөөллийг нь бол гаргachиж болно. За тэгээд одоо нөгөө соёолсон үрнүүд дээр хүүхдүүдээр бол бас энэ нэгэнд одоо үрээс соёолуулчихсан учраас энэ соёолсон хэмжээсүүдийг нь бол хүүхдүүдээр хэмжүүлээд тэгээд тодорхой бодиттой үр дүн гаргаад түүн дээр хүүхдүүд дүгнэлт хийх боломжтойгоор бас энэ өрнүүд одоо соёолсон өрнүүдээ ашиглах боломжтой. За тэгэхээр яаж ашиглаж болох вэ гэхээр одоо эхлээд багш болохоор нөгөө аль нэгэн соёолсон үрийг авч байгаад за тэгээд энэ одоо соёолсон үрний маань нэг талаас гарсан ерөнхийдөө энэ бол вандан үр байгаа учраас нөгөө нэг тал хос талт өртөр ургамлах учраас энэ голсон үндэс байгаа даа. Тэгэхээр энэ хэсэг нь бол одоо үндэсний хэсэг шүү гэдгээ багш эхлээд хүүхдүүдтэй тайлбарлаад хэлчих хэрэгтэй. Энэ бол хөврлийн үндэс байна гэд. Тэгээд нөгөө тийш одоо энэ хөврлийн үндэснийхээ эсрэг тал руу гарч байгаа нь болохоор хөврлийн маань нахиа шүү. Хөврлийн одоо ишний нахиа байгаамаа гэдгийг эхлээд таниулж хэрэгтэй. Ингэснийхаа дараа хүүхдүүдээр яах боломжтой вэ гэхээр хүүхдүүдтэй одоо энэ та бүхэн одоо энэ өөрийнхөө соёолсон одоо энэ үрнийхээ одоо хөврлийн үндэсний хэсэг болон хөврлийн ишний одоо хэсгийг хэмжиж болно гэдэг. Хэмждэг юм бол ийм хэмжээс үр дүн дээр сурагчд маань бас яах боломжтой вэ гэхээр дүгнэлт хийхэд арай илүү одоо бодиттой үр дүн гарах боломжтой гэдэг. Одоо энэний жишээлбэл хөврлийн үндэсийг хэмжихэд бол 6 см байна гэд. За тэгээд мөн бас юуг харуулж болох вэ гэхээр одоо энэ халтар 10 одоо соёолтыг харуулаад ингээд салгаад авахар бол ерөнхийдөө 10 соёол үндэс маань болохоор нэг талд ургамал учраас ийм сахлаг одоо ийм хөврлийн үндэс ургасан байгаа. Тэгэхээр энэ сахлаг хөврлийн үндэс маань одоо ургамал энэ бидний хөрс болгож одоо авсан энэ салфетканд маань ингээд наалтсан байна. Одоо салфетк руугаа шигдэж ургасан байна гэдэг бол үндэс маань ургамлыг хөрсөнд бэхлэх үүрэгтэй гэдгийг харагдаж байгаа. Ингээд тэгээд одоо энэ сахлаг үндэснийхээ хамгийн урт одоо хөврлийн үндэснийх нь хэмжээд авчгаараа тэгээд хөврлийн үндэс болон хөврлийн нахиагаа хэмжихдээ яг энэ үрийнхээ одоо энэ хэсгээс дээшгээ юм уу доошоо хэмжих шаардлагатай шүү. Тэгээд хэмжээ тэмдэглээд авчгаа гэсэн ийм даалгавар өгчих юм бол яах боломжтой вэ гэхээр хүүхдүүд маань үрийн соёолтонд нөлөөсөн хүчин зүйлсийн тухай одоо ийм тодорхой тоо хэмжээс бүхий баримттай болоод түүнийхээ одоо дунджийг олсноор ерөнхийдөө бол одоо гэрэлтэй тасалгааны температур буюу тохиромжтой температурт үр бол хамгийн сайн соёолдог юм байна гэдгийг одоо хөврлийн нахиа болон хөврлийн үндэсний одоо хэмжээг нь одоо дунджийг нь олцоход тэрэн дээрээ үндэслээд ингээд одоо дүгнэлт гаргах юм бол одоо шинжлэх ухааны баримт нотлохоон дээр үндэслээд одоо үр дүнгээ дүгнэлж байгаа тийм одоо чадвар бол эзэмшигт нь илүү нөлөөлдөг. Мөн одоо тэр хөврлийн нахиа болон хөврлийн үндэсний хэмжээгээр бол үр дүнгээ хэмжижгээд түүн дээр үндэслээд одоо 6 дугаар ангийн сурагчдын хувьд бол багнан график байгуулад тэр багнан графикийнхаа үр дүн дээр илүү тайлбарлах юм бол үр дүн нь илүү бодиттой болоход бас тусалдаг байна.